За сайн байцгаана үзэгчдээ, Монголын комментчдоо Баасан гараг өнөөдөр ажлын сүүлийн өдөр шувтарч байна. Монгол коммент нэвтрүүлэг энэ 7 хоногийн ажлын өдрийн сүүлийн дугаарыг маргааш бол Монгол коммент нэвтрүүлэг амралтын өдрийн дугаарыг тусгай хэлбэрээр үзэгч та бүхэнд бэлтгэж хүргэнэ. Тэгээ ажил хэрэгч Монголоо шинжлэе гэсэн бодлого зорилготой бүх залуучуудыг, бүх монголчуудыг бас Монгол коммент нэвтрүүлэгт идэвхтэй оролцоорой гэд нэвтрүүлгийн ураа Монгол комментэд нэгдэцгээе гэдэг ураагаар. За өнөөдрийн нэвтрүүлэг эхэлж байна. Сон сайхан юу байна баяраа? Гоо сон сайхан одоо нам тавианда ажлын сүүлчийн өдөр байсан болоод ер нь бол ачаал бас их байсан багч чинь. Тэгээд яагаад би бас тэгж ярьж ийм хэрэг өнөөдөр Twitter, Facebook-оор бол одоо энэ 7 хоног ерөнхийдөө бас гайгүй байснаа сүүлийн ажлын 7 хоногийн сүүлийн өдөр гэсэн шиг л одоо яста бас эд бужигнлаа. Тэгээ одоо энэ асуудал бол нэгтгэс бас цаашаа ажил болж явах гэж бодож байна. За би өнөөдрийнхөө нэвтрүүлгийг мэдээж Twitter-т бас нэг шинэ онгоогоор зүгээр эхлүүлээд нэг шинэ онгоо зүгээр хэлье гэж бодсон. Тэгээд хүн үзэгчтэй сонсоод өнөөдөр бол ганц хоёр шинэ онгоог сурлаа. Тэгээд цааш нь Twitter-т бол одоо ерөөсөө яг энэ цаг мөчид бужигнж байгаа бас нэг гоё бичлэгийг бол бас үзүүлэхээр бэлдсэн байгаа. За өнөөдөр нэг юм онгоо одоо шинээр их явлаа. За кино нөгөө трейлер шигэ. За бараа реклам шигэ. Засгийн газар хэлсэн шигэ, улсын их хурлын гишүүд ярьсан шигэ байвал мөн гоёо гэдэг одоо бас нэгэн онгоо болол өнөөдөр шинэ кино трейлер шигэ. Кино нь одоо яг гоё трейлер шигэ. Бараа нөгөө рекламдаад байгаа шигэ. За нэг бол одоо инх бат гэдэг залуу хэлсэн байгаа. За тэгээ бас нэгэн өрмөц юу гэх юм бол одоо улс их орны хэн удирддаг вэ? Улсын их хурал засгийн газар руу. За үгүй яг үнэндээ бол ченжүүд гэж байгаа. За ченжүүд гэж хинбэ гэсэн чинь улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн эхнэр хүүхдүүд ах トゥ амраг садан байдаг. Онцоо метр нэлээх явдаг. Ченжүүд өдөртдөг гэх тийм. Ченжүүд гэж хэлдэг гэсэн чинь дандаа засгийн газрын гишүүдийн эхнэр хүүхдүүд ар гэр ихнэ. За ийм нэг бол бас нэг сонсох болоод үнэндээ бас тий ялангуяа би бас бодтыг энэ үсний шампунь тий шүдний одоо тэгээд энэ бок мокны рекламууд бүр баг байж боломгүй мэтэр байдаг байхгүй. Тэгээд аваад хэрэглээд үзэхэр тийм баг. Ямар санд одоо бүр реклам төрүүлчихсэн. Манай өглөөгийн найруулагч Сүхэх бас над бүр тийм онгоо гасныг хэлж өгсөн байхгүй. Бүр бүгдийг ингээ комикс болгоц реклам хүртэл байна гэсэн. Омо таны шүдийг эрүүл цагаан намирсан сайхан болгож өгнө гэсэн. Бүр баг гэж юу гэсэн. Баг нэрэ дэндүү нэрэж одоо бүр реклам бол арай л бас яг реклам шиг байдаг бол нэрэ тасрал л да тийм. За тэгээ бас нэг тийм онгоо бол өнөөдөр их явсан юм байна. За эрхэм үзэгчдээ эхний мэдээллийг би бас өнөөдөр үндэсний мэдээллийн Time цэгийн сайтаас онцолж байна. Нийслэл Улаанбаатар хот Монгол улсын хэмжээнд эх 2012 онд одоо энэ 100 авто замын салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх тухай бас таатай мэдээлэл тавигдсан байна. Энийг бас албан их сурвалжаас нь бол тодруулсан байлээ. Авто замын газрын дарга инхтрөөс бол тодруулсан байлээ. Ингээд энэ Time Emmy-ний ярилцлагаар бас өнөөдрийн мэдээллийг онцолж байгаа. Яагаад гэвэл энэ бол цаашдаа Монгол улс хөгжихгүй, эсэх хөгжихгүй гэдэг одоо амин чухал асуудлуудын нэг учраас энийг бол бас өнөөдрийн бас онцлог мэдээ болгож үзэгч та бүхэндээ хүргэж байгаа юм шүү гэдгийг бас дуулахын зүйтэй баг тийм. 500 тэрбум төгрөг бол үнэхээр одоо авто замд тийм бодит хөрөнгө оруулалт болоод хийгдэх юм бол ерөнхийдөө урьдчилсан тооцоогоор бол Монгол орны нийт одоо аймагуудыг баг тийм Улаанбаатар хоттой хатуу учиртай замаар холбох бол үндсэн одоо арамыг босгоно гэж тооцоолж байгаа юм байна. Гэхдээ 500 тэрбум төгрөг бол Монголын татвар төлөгчдийн мөнгнөөс улсын төсвөөс гарч байгаа гэдэг утгаар нь хяналт бол заавал байх ёстой гэдгийг бол ард түмнийхээ өмнөөс эрхэм одоо төрийн түшээдэттэй энэ авто замын салбарын дарга удирдлагуудад бас үзэгчдийнхээ өмнөөс дайж хүргэмээр байгаа энэ үгийг. Яг үхээр энэ зам гэхэр бол яг үндсэндээ мөнгө харагддаг нэг юм уламжлалт ойлголт хандлага бол манайхан бол хөвшцэн. Нууцгүй шүү дээ тийм шүү дээ. Өргөнөөс нэг хэсэг нь иддэг, нарийнаас нэг хэсэг нь иддэг тийм. Орох материалын нь бол саармагжуулж бол нэг хэсэг нь иддэг тийм. Цементнийх нь оронд шороо хийж нэг хэсэг нь ид. Үн дээр иймэрхүү байдлаас үүдэн одоо жишээлх юм бол 100 айлын замыг одоо миний мэдхээр 4 дахь удаа засвартаа болгочихсон. 4 жил дараалан орох гэж. Өнгөрсөн жил одоо энийг бол жинхэнэ стандартын дагуу тавилаа гэж очил туу цайцлаад амар усан ганцхан үлгэгтэл одоо энэ тас дундуур хагацсан байж шин. Одоо тэр 100 айл орчмоор явж байгаа хүн болго мэдж байгаа. Тэгээ хариуцлага тооцдгоо. Жишээлх юм бол Хятадд тавьсан зам нь тийм тодорхой хугацаанд одоо Хятадын засгийн газарт бол амлалт өгж байгаа байхгүй авто замын компаниуд нь. Хэрв зэ манай компани тавьсан зам тий 10 жилийн дотор ямар нэгэн эвдрэл гэмтрэл гарах юм бол одоо хариуцлагын бүрэн хүлээнэ гэж. Хэрв зэ тэрнээс өмнө одоо тэр амлалтынх нь одоо 1 жил болоод юм 2 жил болоод тэр зам хагарах юм бол баг цаазлуулчих жоох байхгүй нэг компани дарга. Манай бол арай тийм диктатор юу юм гэхдээ тодорхой хэмжээнд бол хяналт байх нь зүйтэй юм байна гэдэг тэр санааг бас хүндэхгүй бол болохгүй. Мэдээж ингээд 500 тэрбум төгрөгөөр хийгдэх замын ажил гэдэг бол бас бага биш шүү дээ. Тий. Үнэхээр яг ингээд бодит хөрөнгө оруулалт болчдөг бол бас Улаанбаатар хот хөдөө орон нутг маань бас ерөнхийдөө бол
гоё болох гэж. Тэгээ ямар ч үс энийг биес таатай мэдээ юм уу гэж үзэж тааханд онцолж үргэж байгаа. За сэтгэлдүүд бол их гоё орж ирж байна. Хаа ямар гоё мэдээ вэ гэсэн бо нэрэ зам гоё болчвол нэрэ бас л гоё шүү дээ. За нисэх рүү явдаг замаа янзламаар юм арай л биш байна. Энэ яг тусгацсан билээ. За хамгийн гол зам бол энэ Ярамгийн гүүрнээс буйн тухаарах зам гэж. За. Тэгээд юунаас нөгөө байр гэдэг чинь нисхийн байр. Тэндээс цаашаа бас биокомбинат руу чиглэсэн зам хүртэл бас засварт орохоор төлөвлөгөө тусгагдсан билээ. Энэ чинь 30 м өргөнтэй зам гэж байгаа шүү. Ба одоо энэ нисхийн замыг тийм болгоно гэж ярьж байна. Баруун тийш одоо манай тийш Баян шүү зүүн саламалаа ер нь байна уу? Энэ одоо бас арай л амар байгаа шүү дээ. Наатхан ч бас нэг хөөрхийн жоохон янзлах шинж минж байна энэ одоо Баян шүү зүүн салаа баруун тийш дараагаар мэт маасан манай Баярын тийшээ бас нэг жоохон хандаач гэсэн. Жоохон хандаад өгөөч бас хандаагүй бол нэг туслахын болоогоо тий. Тэгвэл одоо мэдээ сайн л байж таа. За өнөөдөр бас нэг тийм сургамжтай сайхан мэдээллийн масс имэн сайт дээр бас тавигдлаа. За. Энэ байна. Гарчиг нь энэ үз. Хотын дарга хогт түүж шал угаалаа гэж. За хаанах юм бэ? Энэ манайхаар нэг жижиг хот юм шүү. Энэ тийм үү. За Сеул хотын жил бүр өрн хаврыг огтон бүх нийтийн цэвэрлэгээ хийдэг боломжтой тогтоосон гинэ. За энэ жилийн цэвэрлэгийг Сеул хотын дарга Паквон Сун эхлүүлсэн гэж. Бүхэл бүтэн Солонгосын Сеул хотын захирагч нь те хог түүж байгаад шал угаад юм. Өрн дулаан боллоо гэж юу? Тий, өрн дулаан болж одоо нэг бүх нийтийн их цэвэрлэгийг бол ингэж эхлүүлдэг. Айгуу тийм гоё манайхан бас нэг гадны туршлага гэдэг энэ иймэрхүү юмыг бас нэг өөрсдөө нэвтрүүлвэл яасан юм бэ тий? Баярын ихтер бол одоо энэ хогны асуудлыг бол улиргэртэл ярьж штэ. Хотын даргаыг одоо зөвхөн боли бусдын боли тий ядаж төв талбайгаа Сүхбаатарынхаа талбайн цэцэрлэгийг хогноос нь салгачаа гэдэг одоо бүр өдөр тутмын Монгол комментээр яриад одоо дийлэхгүй шүү дээ. Өнөөдөр байж л байна. Өчигдөр байж л байсан. Уржигдөр байж л энэ улам нэмэгдээл байгаад байгаа байхгүй. Тэгээд ямар гоё тийм санаан зовдгүй юм те хотыгоо төвийн хогийг цэвэрлж чадахгүй байгаа нөхцөл төр гэр хорооллын хуур хог мог бол одоо бүр тэгээд бүр матсан дээр болж байгаа байхгүй. За тэгэхээр гадаадад бол ийм гоё туршлага байт юм байна. Дарга цэргүүдгүй бүгдээрээ одоо суугаад шалаа аваадаг хогоо цэвэрлдэг ийм гоё уламжлал байна. Тэгээд хотын дарга мөнх хоёрыг бол битээр бас ингээ те суугаа шал угаагаад гэж хэлж байгаа юм биш л дээ. Таны хариан доор байж байгаа тэр хэдэн зуун те тэр төрийн нүсрэ аппарат те хог цэвэрлэхээр нэрээр одоо хэдэн тэрбумаар нь мөнгө угааж идэг тэр өөрийнхөө доор байгаа нөхдүүдийг нэг жоохон хөдөлгөөч л гэдэг асуудал ярьж байгаа. Халдварт өвчин болохоо байлаа шүү мөнгө хоёр дарга нэрээ нууцгүй те. За авцамын талаар авцсайлын талаар бол иргэд бол янз янзын өнцгөөс бол хэлж байна. Тэгэхээр бас хамгийн гол нь олон улсын чанартай замыг бариасаа ядаж ин идэхээ болоод их ойрын хэдэн жилдээ засвар эргээд хийгээд байхааргүй тийм замыг хийгээсэ гэдэг сэтгэлийг хүсэлтийг бол бас хэрүүлж шүү. Энийг бас хүмүүсээ сонсороо. За Алтан уяг сайтын одоо зөвлөхийн талаар яриач гэсэн байна. За энэ талаар бол яриа удахгүй ярина. Энэ бол одоо том нэг асуудлуудыг нэг жоохон цэгцлээ явна. Өнөөдөр Монгол коммент нэвтрүүлэг үзэгч та бүхэнд бас цагтаа хүрж байгаа учраас дажгүй бай. Баярын ер нь битээр чинь нэг тийм сүүлийн үед нэг яаруу тийм замтай болцсон байх шүү. Шуурж юмыг багтаах гэж. Энэ сэтгэлийг унши энэ ойрын үед бол бас Ховд аймгаас бол их хэрж байгаа. Ховд аймагт одоо малд одоо тий намар одоо малд нэг вакцин хийснээс болж ерөөсө Ховд аймаг бол олон малчийг түл авч чадахгүй ерөөсө энэ мал зулбаад байна. Энэ бол яг иргэдээс ирж байгаа бас гомдол тэгээд аймагаас одоо тэр хийн гээл одоо хийцэн гэсэн. Энэ бол бодит мэдээлэл гэсэн шүү. Тэгээ энэ талаар одоо бас арга хэмжээ аваач. Хэмжээ авахгүй тий. Энэ одоо малчиж ерөөсө төлөвөө бол тэгээ сүрлээ шүү дээ. Авч чадахгүй нэг энэ зүчнээ гэж байгаа. Энийг бас уншээ хөрөгчээ гэж бодож байна. Ямар вакцин хийсэн юм болоо? Энэ миний бас тодруулаа тий. Тэгээ манай Монгол комментод холбогдож байгаа үзэгчд маань ер нь асуудлыг ярихдаа аль болохгүй баримтад түшгэлдвэл их зүг зүйтэй байж шүү дээ. Гоё юм шүү дээ. Ер нь Монгол коммент нэвтрүүлэг үзэгч та бүхний санал хүсэлтийг ямар ч хэлбэрээр авч болж байгаа гэдгийг л одоо бүр дахин хэлмээр байна тий. Ер нь одоо албан бичиг цаасаар захидал занаагаар тий одоо бүр коммент мессенжер ID хаягуудаар ер нь ямар ч хэлбэрээр бол авч болж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байгаа. Гэхдээ асуудлыг бид нэр баримттай яривал шийдэгдэх үр дүн бас тэр хэмжээнд өндөр байх юм шүү гэдгийг бодох зүйтэй байна. За ямар вакцин хийцэн дээр хизээ хийцэн, хідэн малд хийцэн, хийцэн, ямар хүн хийцэн, хиний бизнесийн гэдгийг бүгдийг гоё баримттай нь ярих юм бол хандах эзэнтэй болж шүү дээ бас тийм. За Улаанбаатарын захирагчаа жоохон юм бодох цаг болсон байх шүү гэсэн. За хандсан сэтгэл орж ирж. За период өчигдрөөс хойш явсан нэг бас нэг сенсац нөгөө би бодохдоо энэ би бодохдоо бүр одоо бүр утгаа алдчихээн. Бүр ус төржөөд өчигдөр чинь нөгөө би бодохдоо Батуулт сайдыг бороогийн ордыг буцааж булаасаа энэ гэж боддог явсан чинь нөгөө талд нас гараад явчих. За цаг цэгийн дээр бол бүр зурагтайгаа тавигдчих. Тэг би бодохдоо ч бүр ингээд үргэлжлээ явж гин наашаага. Тэг ингээд фото зураг мурагтайгаа тавигдаад явсан чинь ингэж явах юм гинэ. Энд чинь өчигдөр нөгөө ардын нам руу жоох атаклсан шүү дээ. Би бодохдоо гурна. Тэгсэн чинь өнөөдөр бол ардчилсан нам руу нас атаклсан юм. Өчигдөр ардын намынхыг уншаа өгсөн чинь өнөөдөр ардсан намынхыг уншаа. Тэг би бодохдоо
бас гомчхон. Энэ гоо тийм алтан уяг дарагтаа хавцсан намынхан руу чиглэсэн байна. Би бодохдоо энэ алтан уягийг нөөцөлсөн махаа хямдруулаасаа гэж боддог гэж. Би бодохдоо Г Батхуг энержи ресурсын хувцсайгаа төр дөгөөсэй гэж боддог. Би бодохдоо Баяр цогтыг болд төмөр өрөөгийн ордоо ил болгоосоо гэж боддог. Би бодохдоо Батж Бат хоёрыг хөвсгөлийн фосфоритыг ашиглахаа болиосоо гэж боддог гэд. Ингээ зургнуудтайгаа явж байгаа доош. Тэг гэж байгаа. Би бодохдоо Бат тулгыг нууц гэрээ хийхэ болиосоо гэж боддог. Би бодохдоо луу болтыг сэргэн босголтын банкыг сэргээж өгөөсэй гэж боддог. Би бодохдоо Батүүлийг зоригийн хэргийн талаар санаасаа гэж боддог. Би бодохдоо луу ган төмрийг ард түмний мөнгийг химнээсэй гэж боддог гэнэ. Энэ мөнгө бүр доошоо зөндөө. Би бодохдоо гүн далаа гүн балаатгаа болиосоо гэж боддог. Би бодохдоо Тэмүүжин хүн алсан дүүгээс шоронд оруулаасаа гэж боддог. Би бодохдоо Зээн кулдыг төрийн өмчүүдийг буцааж өгөөсэй гэж боддог. Би бодохдоо Элбэгд орчийг Монгол хүнийг 20 гэж гэлэхэ болиосэй гэж боддог. Ингээ нүр зурагтаа бүр доошоо бас зөндөө байгаа. Тэгээ үзэгч таах хүн бас энэ цаг цэгийн мэн л ороод үзээрэй. Цаг цэгийн мэн. Тэгээ Монгол коммент нэвтрүүлэг бол аль нэг улс төрийн хүчинд үйлчлэхгүй. Өчигдөр бид нар бас Монгол ардын намынхныг би бодохдоо хувилбараар хийсэн тэр одоо комиксыг нь бол үзэгчдэд уншиж өгсөн. Өнөөдөр ардчилсан намынхан бас нэг иймэрхүү атакнд бол орж эхэлсэн юм байна. Тэгсэн бас шударгаар хэлээд өгөө. Одоо их гоё орж ирж байна. Манай үзэгчдод одоо би бодохдоо Баяр цогтыг Тужийн нарсыг дуусгасан гэж боддог гин. За одоо бол бас гоё орж ирж байна. За хаа өчтөрөө ардын намыг би бодохдоо уншаад өгөөч. За өчтөр болоод уншаад авчихсан шүү дээ. За үзэгчдээ өнөөдөр гол асуудал байна. За тэгээ өнөөдөр интернет цахим ертөнцид дуустаа. Би нэг Монгол улсын за би нэг шадар сайд алтан уягийн одоо хуулийн зөвлөх гэж байгаа. Тий. Би нэг тэгээд Магнат Редийн хуулийн хэсэг дарах гэсэн. Магнат Ред компани. Энэ юусе юм ба Твиттерт бол Facebook захин хуудасаар одоо явж байгаа ганц гол сенсац гэх юм бол одоо явж байна тий. Одоо ч яваад байна. Одоо наад ерөөсөө ингээл одоо нэг хоёр хүний нэг нь одоо ингээл явуулаад байгаа байхгүй юу? Тий. Энийг үзүүлээч. Ерөөсөө ерөнх тий. За энэ одоо яаж байгаа гэхээр энийг бол бас нэг үзүүлээд өгөөч. Энэ бол арай тийм чинь. Тэгээд ганцхан Твиттерээр бол явуугүй, Facebook одоо энэ манай групп дээр ч гэсэн тавьчихсан юм. Групп дээр байгаа ямар нэгэн сайт руу ороод үзэхэд бол бүгд байж байгаа тий. За алтан намын дарга алтан уягийн за хуулийн зөвлөхийн одоо бас энэ ард иргэдтэйгээ яаж харьцаж байгаа, хүүхдүүдэд яаж харьцаж байгаа вэ? Асуудал бол энэ юм байна. За энэ дээр бас энийг үзүүлнэ. Гэхдээ үзэгч та бүхэн бас өөрөө өөрсдийнхөө байр сууринаас асуудалд дүгнэлт өгөөрэй. Энд бол одоо юу гэдэг нь баяраа битэрийн зүгээс бол аль нэг талд нь гарч юм уу те? Аль нэг талд нь гарч суучаад тэр хүний байр суурийг бол илэрхийлнэ гэдэг асуудал байхгүй. Үзэгч та бүхэндээ бол ардчилсан хувилбараар үзэгч та бүхэнд асуудлыг зүгээр бодтойгоор нөхцүүлчихье. Тийм наад зүгээр мэдээллийн чухал цэгийн сайт дээр бол энэ бичлэг тавигдсан байгаа. Чухал цэгийн сайт дээр тавигдахдаа хин гэдэг иргэн ямар үйл хөдлөх хөрөнгөтэй холбогдоод шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс ямар шийдвэрүүд гараад тэгээд хин гэдэг иргэний гомдлоор хийгдсэн ямар бичлэг өнөөдөр тавигдваа гэдгийг бол энэ дээр чухал цэгийн сайт бол маш тодорхой бичсэн байлээ. Иргэн Мөнхбатын нэр дээр байдаг Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс Москвагийн годомж гэж байгаа. 35 тоот хаягт байрлах үйл хөдлөх эд хөрөнгийн ийм дугаартай гэрчлэгээ гэж байгаа. Энийг бол одоо жишээ нь ганц үе эмгтээтэй холбоотой асуудал юм байна лээ. Тэгээ үзэгч та бүхэн бол үзцгээчих. Тэгэд өөрөө өөрсдийнхөө байдлаар бол асуудал бас дүгнэлт хийгээрэй. Тэр энэ эрэгтэй хүнийг бол одоо сая манай баяраа хэллээ. Монгол улсын шадар сайд тэргүүн шадар сайд алтан уягийн асан тий ардсан намын дарга алтан уягийн одоо хуулийн зөвлөх гэж байгаа юм тий. Бас хуульч өмгөөлөгч мэрэгчлээ хүн. Тэгээ зүгээр миний одоо бодож байгаа бодол бол бас надад байж баярын бодож байгаа бодол ч гэсэн баяраад байг тэгэл нэг боломгүй авир юм уу та гэсэн тийм үйлдэл гаргасан байлээ. Тэгээд энийг үзээ. Энэ одоо яг өнөөдөр биш өчтөр биш. Одоо яг энэ цаг мөчөд одоо 2 цагийн дотор бол 20 мянган хүн ерөөсөө 2 цагийн дотор 20 мянган хүн үзсэн шүү дээ. Тэгээд дээр тавьчихснаас нэгэндээ одоо ингээд баг мессенжерээр хүмүүс харж байгаа. Лайк хийж дараа үзээд шүү дээ. За энийг ингээд үзүүлээд хэрэг авах гэдэг. Байшин дотор орч. Энэ хүн явж байгаа гэж биш ээ. Одоо тэр цагтаа нацаа дараа